За та өнөөгийн өдрийн төргийа олонхийг бүрдүүлж байгаа гэр ороолын эрхтийн асуудал энэ нь тулгуурласан асуудал. Энэ бас нийслэлийн иргэдийн хооронд энэ дээр анхаарлаа чухалчилж авах шийдсэн. Оросоо цуцлах асуудал төдий. За өөр зарим нэг үстэй. Ийм юм яриад байгаа. Гэр ороолын дахин төлөвлөлт юм. Яа. Шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй. За ингээд цөөх болсон хамгийн хүндрэлтэй асуудал нь бол бидний хүсснээр гэр ороолынхаа тэлэлтийг зогсоож чадахгүй хязгааргүй хяналтгүй тэлэлт нь өөрөө энэ гэр орооллыг хамгийн муу муухай газар юм шиг ойлголтод хүргэсэн. Бид нар ч ялгаахгүй гэр ороолд өссөн шүү дээ. Тэр үеийн хашаа байшин гудамж гэж ямар байсан юм. Өнөөдөр манай Улаанбаатар хотын хашаа байшин гудамж ямар байгаа байлээ. Тэгээ ийм байдлаас нь ангижруулахын тулд юу хийх ёстой юм бэ гэдэг бүгдээрээ л анхаарал хандуулж байгаа. Энийг хэн нэг нь айгүй мундаг хийцэн, хэн нэг нь шийдсэн, эсвэл хэн нэг нь шийдэхээс айгаа цухтагаад байгаа юм ерөөсөө байхгүй. Ерөөсөө байхгүй. Эрдэнэ зөвшөөрөлтөнд орон тэргүүлэгчдээ энийг ингээд хилэлцээ гэд шийдвэр гаргасан юм байлээ. Гэхдээ энэ хилэлцээд ямар шийдэл юу гаргах гэж байгаа юм бэ гэхээр өнөөдөр жишээлбэл юуны шийдвэрийн төсөл байхгүй. Зүгээр ярих юм шиг байна. Тэгэхээр би бол бодлогоо нийслэлийн эрдэнэ зөвшөөрөлтөнд уралд өнгөрсөн оны 10 сарын 17-нд өргөн барьсан байхгүй. Улаанбаатар хотын орон сууцны бодлого гэж юу юм бэ гэдгийг манай Сүхбаатар төлөөлөгч манай орон сууцны асуудал хариуцсан боловсруулад цэцэг даргын зөвлөлийн хурлаар хилэлцээд одоос 3 сарын өмнө өргөн барьсан байна. Тэрийг шилжүүлэн нийслэлийн эрдэнэ зөвшөөрөлт бол хилэлцээг байгаа байхгүй. Тэгээ тэр бодлоготойгоо цуг хилэлцээч. Тэгээ шийдвэр гаргаач. Би өөр тэргүүлэгчд биш хуралдаан хилэлцээсэй гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ буруу зөвөө шийдье гэсэн байр суурьтай байсан. Хоёрдугаар тэргүүлэгчдийн хуралдаанаар хилэлцээд маш богино хугацаанд би Батүйл даргын шүүмжлэлтэй бол санал нэг байна. Би ч бас жоохон хариуцлагагүй хандсан юм байгаа. Энэ танилцуулга энэ төр. Тэгэхээр би энэ асуудлыг өнөөдөр нэг тодорхой хугацаар хойшлуулна гэдэг нь энэс бултаж зүхтаад юм уу айж эмээгээд байгаа зүйл ерөөсөө биш. Үр дүнтэй байгаасаа илүү сайн ярилцъя. Тэгээд орон сууцны бодлого дээр юуг нь алдаад байгаа, юу нь болохгүй байгаа. Засгийн газар юу хийх юм? Улсын хурлаас ямар бодлого шийдвэр гаргах гэх юм? Бид нар юу хийх юм? Санхүүжилтийг яаж шийдэх үгээд олон асуудлыг бүгдээрээ тал талаас нь ярилцвал илүү үр дүнтэй болов уу гэж бодож байгаа. орон сууцчлах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулгыг хийя гэсэн нэг дэмжиж байгаа төлөөлөгчд санал авъя. За босоо санал дэмжигдсэнгүй ингээд энэ Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай танилцуулга сонсож хэлцье гэсэн ийм сонсъё гэсэн ийм томьёоллоор хэлцэх асуудлаа батлая гэдэг дээр санал байна. Улаанбаатар хотоос орон нутг руу шилжиж явж байгаа хөдөлгөөн маань илүү болсон. Тухайлбал шилжин ирж байгаа иргэдийн тоо бол 2017 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар бол 9949 шилжин ирсэн бол Улаанбаатар хотоос орон нутг руу 11256 иргэн шилжин явсан байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд нийслэлийн засаг даргын 2017 оны 1-р сарын 10-ны өдрийн А04 А19-р хамтарсан тушаал захирамжаар агаар сайн чанарыг сайжруулах бүсийг шинжилэн баталсан билээ. Уг бусад хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бол наривчлан тусгаж мөрдөн ажиллах журмыг батлан хэрэгжүүлсэн. 2018 оны агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоохоор байгаль орчин аялал жуулчлалын яам руу санал хүргүүлэн ажиллаж байна. 5 минут. За хоёрдугаарт нь Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын яам гэсэн. За дотоод журмаа батлая гэдэг дээр санал байна. Асуудлаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын дарга бөгөөд ажлын албаны үргийг төр орлон гүйцэтгэгч Б Батбямб